Байцгаана уу? Бид Сэлэнг аймгийн Манд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 6 ангийн сурагчид байна. Миний нэрийг Батөржин Жавхлан гэдэг. Харин миний найзуудыг намайг Батбаярын Бацалбоо гэдэг. Намайг Чинбатын Ирээдүй гэдэг. Намайг Баяр сайхны Аранжин Дорж гэдэг. манай багийн нэр бол Бичид. Манай багийн төлөвлөгөө бол эрүүл зөв хооллолт. Яагаад эрүүл зөв хооллолт вэ гэвэл бид нар энэ эрүүл зөв хооллолтыг биологийн хичээлээрээс сэтүүлсэн. Биологийн хичээлэр манайх эргэтэн тогтолцоог одоо үзэж байгаа. Эргэтэн тогтолцоон дээр эсүүд нийлээд эдийг үүсгэнэ. Эдүүд нийлээд эргэтнүүдийг үүсгэнэ. Эргэтнүүд нийлээд эргэтэн тогтолцоог үүсгэнэ. Эргэтэн тогтолцоог юу өвтгдөг вэ гэвэл өөхлөлт. Өөхлөлтийг юу үүсгдэг вэ гэвэл таргалалт. Харин таргалтыг юу үүсгдэг вэ гэвэл одоо хүн өөрийн буруу хоолтоос үүсгдэг. Жишээ нь дэлхийн нийт хувийн 51-ээс 63% нь таргалттай гэж үздэг. Тийм ээ. Монгол улс нийтдээ 3 сая орчим хүн амтай байдаг. Үүний 20-с 30% нь илүүдэл жинтэй. Үүнийг тоогоор илэрхийлбэл сая 20 мянган хүн илүүдэл жинтэй байна. Манай Сэлэнг аймаг маань хүн амын тоон 106,691, үүнээс 10-аас 15% нь гэж бодохоор 16,003 хүн таргалтай ажээ. Тэгвэл манай Мандал сум 26,850 хүн амын тоотой. Эдгэрний 10-аас 20% нь таргалтай гэж үзвэл 5,372 хүн ам нь таргалалттай байна. Бидний Манд сум дотроо бидний оршдог 6 дугаар баг гэж бий. 6 дугаар баг нь 3280-аад хүн одоо оршин суугчтай. Энэний 656 гэхээр бараг л 10-20% нь одоо илүүц чимтэй. Харин 6 дугаар дотор маань Мандал 2 дугаар сургууль минь байгаа. Энэ минь 500-аад одоо сурагчтай. Энэний 100 хүүхэд гэхээр чинь бараг л 10-20% нь бас л илүүц чиний өвчлөлтэй. Ийхүү та нарт одоо манай найз Аранжин Дорж одоо 2 сарын хугацаанд хэрхэн 7 хил хаснаа ярих болно. Би одоо амтлаг, сахарлаг, чихэрлэг юм нэгээ дасцсан учраас хүн бүхэнд ихний өдрүүдэд угаасаа хэцүү байна. Би тэгтээ энэ мэдрэмжийг тисээд аав ээжтэйгээ хамтран энэ эрүүл бүтээгдэхүүнийг одоо хийсэн юм аа. Тэгээд би энийг 2 сар тасралтгүй идээд 7 хилээ хассан юм аа. Та нарыг би битгий илүүдэл жинтэй болоосаа гэж хүсээд би одоо найз нартайгаа хамтран энэ эрүүл бүтээгдэхүүнийг хийсэн юм аа. Одоо энд та нарт энэ ширээн дээр харагдаж байна. Би танд бүхэд нэг түүх ярьж өгье. Бид нар одоо 6 дугаар анги. Манай ангийг Мөнх бол гэдэг багш маань одоо манай ангийг дааж авсан. Нэгээд Мөнх бол багш маань өөрөө жингийн илүүдэлтэй учраас одоо чихрийн шижин гэдэг нэг өвчин туссан байгаа. Энэ өвчнөөс олж яасан бэ гэвэл манай багш маань одоо анги орхихоор болсон. Одоо анги дааж авах байсан. Одоо чихрийн шижин өвчнөөс олж хитрхийг ачаал авч болохгүйгээс болоод одоо манай ангиг дааж авах болж байгаа. Тийм учраас та бүхэндээ ойр дотны хүмүүстэйгээ эрүүл сарвал байг гэж одоо энэ бидний гард орох материалаар хийсэн эрүүл хүнсийг хэрэглээрэй гэж хүсье. Ийхүү та бүхэндээ бидний ярьсан сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Энэ бол obviously бялуу байгаа. Энэ тань нэмгэн төбөөр хийсэн ногооны салаат байгаа. Тэгээд obviously хөөрхөн савлцсан бичнүүд байна. Тэгээд баг болсон доо. Ер нь бол бүгдээрээ яг адилхан юм хийсэн. Тийм ганцаараа тийм их юм хийгээгүй. Бүгдээрээ адилхан юм хийсэн. Бүгдээр аав ээж нараас 10-15 мянга аваад тэгэл хэрэглэх энэ бүтээгдэхүүний хийхэд хэрэглэх зүйлсүүдээ дэлгүүрээр захаас аваад гэхдээ хамгийн хэцүү хэрэглэхдгүүн нэмгэм дүүп байсан. Яагаад гэвэл энэ Улаанбаатарт ганцхан зардаг болохоор.